Олон жил ярьсан нийгмийн халамжийн шинжилэл хийхээр нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагын цэцлийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлсэнийг ерөнхий сайд учрал мэдээллээ. Засгийн газар тэтгэврийн шинжилгээг эрчимжүүлж бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ гэж мэдгдсэн байна. Хэлцээрээ зохицуулах харилцаа маань өөр юу байдаг вэ гэхээр хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэл дээрх үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог гэсэн үг. Тэгэхээр яг энэ удаа хэлцмээр маань ерхий бодлогын хүрээгээ тодорхойлж өгдөг гэсэн үг. Тэнгэр амцлаг. Яг энэ удаагийн хэлцээрийн бас нэг гол давуу тал нь юу вэ гэхээр ер нь цалин хүсний асуудлыг үндэснийхээ хэмжээнд одоо ямар бодлогоор шийдвэрлэх юм бэ гэдэг асуудлууд дээр нийгмийн түвшинлэгч талууд хамтдаа үндэсний хэмжээнд цалин хүсний бодлогын баримт бичгийг одоо боловсруулан баталж мөрдүүлье гэдэг дээр санал нэгдээд байна. Энэ ойрын 3 жилийн хугацаанд бол хөдөлмөр эрхлэлтийг жил бүр 1 пунктээр нэмэгдүүлэх. За татвар болон эрүүл мэндийн даатгалын зохистой тогтолцоог бий болгох. За дээрэс нь давхар даатгалын асуудлуудыг мөн шийдвэрлэх. Ажил олгогчийн талын яаж энэ орлогын албан татвар, бусад татваруудын асуудлыг зохистой түвшинд байлгах, бууруулах. Аль талынх нь бол харьцааг тэнцвэрж өгсөн. Ийм зорилт тавьж хийгдэж байгаа. Төрийн албан агчдын цалин хөлс нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангаж ялгаатай зохицуулж байгааг өөрчилж цалин хүсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд төлөвлөжээ. Цаашид засгийн газар тэтгэврийн шинжилгээг эрчимжүүлж бага орлоготой тэтгэврийн авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийж төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчим шилжих бодлого баримтлах юм байна. Эрүүл мэнд боловсрол шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоотой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлийг засгийн газар бүрэн биелүүллээ. Эдийн засаг хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуй нэгж байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажлагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь манай засгийн газрын гол бодлого байх болно. Эдийн засаг эрх зүй дүрм журмын чөлөөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн өргүү зардлыг хэмнэж, төрийн бүтээн хэмжээг нэмэгдүүлэхийг зорих болно. Олон жил ярьсан нийгмийн халамжийн шинжилгээг хийхээр нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагын төслийг засгийн газрын өчигдрийн уралдаанаар хэлэлцээд улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтцсныг та бүхэн дуулгая. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш 2 жил тутамд буюу нийт 11 удаа зохион байгуулжээ. 2023-аас 2025 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнсэн бол өнөөдөр 2026-аас 2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.